Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекром эхлэхэд бэлэн боллоо. 1987 оны 1 сарын 16-ны өдөр Америкийн Жоржиа мужийн Атланта хотод өвөллөөсөн ч бороо орж энгийн өдөр өнгөрчөв. 35 настай Рита өмнөх оройн найзуудтайгаа гадуур явж оройтож унтсан тэрээр хэвтжээтэл өглөөний 8 цагийн үеэр хаалганых нь хонх дуурдаг. Рита углаашаа өмсөд хар алаад нөмөрч нэг давхар руугаа бууна. Нэг давхарт Ритагийн найз Поппи 3 настай охинтойгоо унтжээ. Рита хаалгаа шууд онгойлгохоос айж хаалганы дурангаараа харахад ягаан өнгийн туузаар боосон хайрцагтай зүйл байх бөгөөд хэн явуулсан бол гэж бодоод хаалгаа нэг тэр агшинд буун дуугарч өөрийгөө хамгаалж чадалгүй толгойдоо будулж насварсан. Нэг давхрын өрөөнд Поппи 3 настай охинтойгоо унтжсэн ч буун дунаар сэрж айсандаа охиноо аваад 2 давхрын өрөө рүү гүйж хувцсны шүгэн дотор охиноо игээд амийг нь дарж нуугцнаас хойш 5 минутын дараа гэрт ямар ч чимээ гарахаа үлжээ. Энэ олгоныг цонхороо харсан хөрш Боб Ритагийн гэрлүү байдаг хурдаараа гүйж очиход хаалга баг зэрэг онгорхой байсан. Боб хаалгыг онгойлгуул цаана нь ямар нэг юм болсон байгаа гэж бодох төдийд л айж исэн ч хаалгыг нэхэд Рита хаалганы цаана унсан байлаа. Тэр даруй 911-т дуудлага өгөхөд ойр хавьд явж исэн цагдаа хамгийн түрүүнд иржээ. Рита баг зэрэг ухаантай байсан тэрээр цагдаагаас аймь авраач гэж гуйдаг. Энэ хооронд Поппи Ритагийн аав ээжтэй холбогдож Ритагийн эмнэлэг рүү өргөсөн ч 30 минутын дотор нас баржээ. Атланта нэлээд баян хот гэдгээр алдартай бөгөөд хаа сайгүй тансаг харш том худалдааны төвтэй. Мэдээж баар 6 цэнгэний газар ихч өглөөний 8 цагт хүн болгон ажил хичээлдээ явах энэ үеэр буудлага болсонд эргэн тойрных нь хүмүүс айж гайхацгаадаг. Хохирогч Рита толгойдоо 2 буудуулж нас орсон бөгөөд ягаан өнгийн баглаатай хайрцагтай зүйлээ хэрэгтэн гэртүүлтэйгээд явжээ. Нэгэд үздэл дотор нь 12 ширхэг сарнайв. Мөн хэргийн газраас 2 ширхэг сумны хонгой болон сумны хилтерхий илрүүлсэн. Нотлох баримт хомс байсан ч тодорхой зүйл нь хэрэгтний гол зорилго Рита байсан. 2 давхарт Бобби охинтойгоо байсан ч тийшээ очоогүй. Хэрэгтэн яагаад ийм зүйл хийсэн бол юуны өмнө бүгдээрээ хохирогч Ритагийн талаар ярилцъя. Тэрээр 1952 оны 1 сард төрсөн аав Эмор болон ээж Жон нарын дундаас айлын том охин болж төржээ. 60-аас 70-аад оны үед хар арьснууд олширч санхүүгийн хувьд тогтвортой мөнгө их олж нийгэм рүү гарч исэн үе юм байна. Ритагийн аав ээж тэр хүмүүсийн нэг байсан. Аав Эмор нь зам тээврийн яамны төрийн албаагч, зүгээр нэг албаагч биш гүйцэтгэх захирал. Харин Жон үндэсний ассемблийн гишүүн байсан учраас Рита идэж уух, өмсөж зүүх, сурах зүйлсээр дутагдaltaгүй сайн өсч том болсон. Бага сургуулийнхын хувийн ирэг дээр Ритаг удирдах чадвартай, шударга, эргэн тойрныхоо хүмүүсийг халамжилдаг сурагч гэж бичсэн байдаг. Ямар нэгэн уулзалт цуглаан дээр Рита байх юм бол тэнд уур амьсгал шал өөр, зөөлөн болдог бөгөөд үүний хажуугаар хичээлдээ сайн байсан тэрээр ахлах сургуулаа төгсөөд Спелман коллежид орсон. Аав ээж хоёрын Ритаг улс төрийн чиглэлээр явуулахыг хүсдэгч Ритагийн сонирхол заагуурын чиглэлээр суралцах байсан. Аав ээж хоёр нь охиноо дэмжиж Рита шаргуу суралцдаг. Тэрээр Атлантад хамгийн удаан байсан тансаг Ленокс Сквер гэх худалдааны төвд нэрийн дэлгүүрт ажилладаг. Гэтэл нэг өдөр гинэд буржгар үстэй залуу Рита дээр ирдэг. Тэрээр цамцжээ их гоё харагдчихээн. Энэ авиас худалдаж авсан уу? Би байнга энэ дэлгүүрээр үйлчлүүлдэг гэж сэтгэндэг. Буржгар үстэй нилээн том нүдний шил зүүсэн залуу Ритагаас хөгшөө харагдсан гинэ. Энэ залуу 35 настай Джеймс Селвин гэдэг. Ритад анхны харцаар дурлсан. Ухаалаг, сайхан хайртай, баг зэрэг ярилцаад үзтэл аав ээж хоёр нь төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд гэдгийг мэдээд Джеймс Ритаг Атланта хотын дээд зэрэглэлийнхний нэг юм байна гэж утсан бөгөөд нөгөө талаараа өөрөөс нь өөр ертөнцид амьдардаг болохоор атаархах сэтгэл төржээ. Джеймс багаасаа ядуу зүдүү хэцүү амьдарч ирсэн. 1941 онд Бостны Торчестер төрсөн. Босны нилээн захад байдаг ядуусын орол биш ч гэсэн хэцүүхэн амьдралтай хүмүүс амьдардаг юм байна. Джеймсийн аав линотипчин. Линотипийн машин ашиглан хэвлэлд зориулсан текстийг тусгай мөр болгон цутгадаг хүний хэлдэг. Энэ машин үсэг тус бүрийг нэг нэгээр нь өрхийн оронд бүтэн мөрийг нэг зэрэг цутгах боломжтой тул 19-с 20 дугаар зуунд сонин сэтгүүл хэвлэх ажлыг маш их уртсгасан. Джеймсийн гэр бүл зөвхөн аавынхаа цалиг хүрэлцдэггүй байнга дутагдаж гачигддаг байсан болохоор Джеймс багасаа л би заавал амжилтанд хүрэх ёстой. Бусад хүмүүсээс өөр ах хэрэгтэй. Мөнгө их олоод баян болно гэд хичээлдээ шамдаж Бостны латин гэх элсэж ороход хэцүү сургуулиудын нэгт орж эдийн засгийн чиглэлээр тэтгэлэгтээ суралцсны дараа Бостны их сургуульд санхүүгээр суралцаж нягтлан модогч болсон. Ингээд сургуулаа төгсөөд 3 жилийн дараа Кэтрин Мори гэх эмэгтэйтэй гэрлэж 4 хүүхэдтэй олж доктортой амьдрмаар байсан ч Джеймс багаасаа амжилтанд хүрч баян болохыг хүсдэг байсан. Нягтлан модогчийн мэргэжил цалин сайтай доктортой ажиллаж гисэн Джеймсийн хувьд хурдан мөнгө олж баяжхан ажиллал хиймээрээ. Гэтэл түүнд тэнгэрээс нэг боломж гарч ирсэн.
Джеймсийн аав ах Фрэнк архины үйлдвэр альчлуулдаг бөгөөд нэлээд амжилттай компаниас нь хүүхэдгүй. Хэнд өвлүүлэх талаараа бодцоод Джеймст энэ ажлыг хийх санал тавьж Жоржиа мужийн Мэйкон руу дууддаг. Джеймс компанид ажилд ороод гайхмаар сайн ажиллаж нэгтлэн модогч учраас тооцоол маш урдан гаргаж энэ тэндээс захиалга тасралтгүй орж ирсээр удалгүй 2 жилийн дараа аав ах нь нас барж компаниа Джеймст өлүүлсэн. 6.2 тэрбум төгрөгтэй дүүцгүй цөрөнгө. Гэтэл компани аваад 1 жилч бололгүй салж хүүхдүүдийг ээж нь өсгөхөөр болсон бөгөөд ганцаараа амьдарч эхлээд энэ тэргээр дэлгүүр хийсч яваад Ритатай уулзжээ. Джеймс Ритаг хараад анхны харцаар дурлаж би түүнтэй л уулзах гэж салсан юм байна гэж бодохоор хэмжээний сэтгэл халтарсан. Харин Рита эсэргээрээ түүнийг огт сонирхоогүй. Хамгийн түрүүнд өөрөөс нь ах, буржгар ус, том нүдний шилтээгээд гадаа төрх нь өөрийнх нь сонирхол биш байснаас гадна Ирланд аялахтай жоохон хөдөөний санагдсан гэдэг. Ингэсэн ч тэд харилцаж Джеймсийн амьдардаг Мэко хотоос Ритагийн амьдардаг Атланта хот хүртэл машинаар 2 цаг 20 минут орчим явдаг. Ирж очиход их цаг зарцуулахын хажуугаар ажиллаа хийн гэдэг хэцүү байсан ч Джеймс Ритатай л уулзч ивэл хэдэн цаг явах хамаагүй гэдэг тэрээр очиод бэлэг авч өгч хаа нэгтээ уулзалт үдшилэг болох юм бол хамт явж кино үзэж албан ёсоор болцож эхэлдэг бөгөөд Джеймс Ритатай уулзнаас хойш тэгсөөр хүн болсон. Рита загварын чиглэлээр суралцдаг болохоор хувцлалт, өсний заслалт гээд гадаа төрхөнд нь анхаарч яг л загвар өмсгөж болох. Ингээд Джеймс өөрийгөө шал өөр үнээр мэдэрч Рита надад тохирсон төгс ихнэр гэж бодоод гэрлэг санал тавьж Ритач зөвшөөрдөг бол аав ээж болох Эмор, Джон нар нь эсэргүүцсэн. Хамгийн түрүүнд Джеймс ихнэрээсээ салсан бага насны 4 хүүхэдтэй сар болгонд тэтгэмж өгдөг. Хоёрт Джеймс цагаан арьстан. 1976 оны үед Жоржиа мужид 2 өөр өнгийн арьстай хүмүүс суувал дундаас нь өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрнө гэсэн яриа байсан. Мөн 1967 оноос өмнө хар арьстан, цагаан арьстан хүмүүс гэрлэх нь хууль бус гэж үздэг гэжээ. Энэ хууль 1967 оны 6 сар хүртэл хүчинтэй байсан. Би өмнө нь 2 удаа арьс өнгөөр ялгуурлан гадуурхаснаас болж гарсан эрэг ярьжсэн да. Тэр эргүүд ч бас Жоржиа мужид болж исэн юм байлээ. Зарим хүмүүс яагаад энэ мужид ялгуурлан гадуурхалт их байд юм бол гэж гайхаж магадгүй. Жоржиа муж 1970-аад оноос хойш боолчлын системтэй байж хар арьстай хүмүүсийг боол болгон ажилуулж ирсэн. 1965 онд боолчлыг устгасан ч олон хүмүүсийн сэтгэлгээ ялгуурлан гадуурхах хандлага хэвээрүүлсэн. Өнөөдөр Жоржиа мужид олон хүмүүс арьс өнгөөр ялгуурлах үзлийг эсэргүүцэж байгаа ч түүхийн гүн гүнзгий мөрөнд бүрэн арилаагүй даалт хэлбэрээр байсаар байгаа. Ритагийн аав ээжийн гэрлүүлэхгүй гэсэн 3 дахь шалтгаан нь тэднийх зүгээр нэг хар арьстан гэр бүл биш байсан. Тодорхой карьертэй охин Ритан ч бас Атлантад алтартай өвдсөн хүмүүс тусалж сайн үйлсийн аян идэвхтэй ээж удахгүй улс төрөөр сурахаар төлөвлөжсэн болохоор боосноос нэрсэн хөдөөний үнэтэй суулгана гэдэг эцэг эхийнхээ хувьд хэтэрхий хайран байсан. Дээрээс нь Джеймсийн төрх эрүүл саруул ёс суртахуунтай залуу хүн шиг харагдаагүй. Ярьж байгаа нь нүдний харц үйл хөдлөл тохио зангаа найжгалахад ямар нэг юм нуугаад байгаа юм шиг санагдаж охиноо гэрлүүлэх нь бити хэл үерхтэн ч дургүй байсан. Харин Рита Джеймст үнэхээр сайн гэдгийг аав ээж дээлсэн болохоор яах ч аргагүй зөвшөөрч 1976 оны 12 сард Яаран хурмаа идэг. Жоржиа мужийн Шэли Хиллс гэх газар суурьсан. Энэ ямар газар вэ гэвэл чинээлэг хүмүүс ихэвчлэн амьдардаг гэж хэлж болно. Хэрвээ хэн нэг энд амьдардгаа хэлвэл амжилтанд аль хэдийнэ хүрсэн юм байна гэж дүгнэдэг. Үнтэй харш авч эртний тансаг тавилгуудаар гэрээ дүүргэж аяг тавгнуудаа хүртэл хамгийн үнэтэйг нь сонгож зочны өрөөгөө болор гэрлэлээр гэрэлтүүлж байж болох бүхэл үнэтэй зүйлсээр гэрээ тогтчулсан байхыг танилуд ойр дотных нь хүмүүс хараад аав ээж нь тэгтлээ эсэргүүцээд тахад гэрлээд сайхан амьдарч байгаа хнэ гэж утсан ч бодит байдал өөрөөсөн. Холимог гэрлэлт хийсэн чигшүүртэй бохир эмэгтэй гэж хүмүүс Ритагийн байшингийн хашаа руу хог хайж эндээс яв гэж хуруугаараа чичилж хөөдөг. Дандаа цагаан арьснууд. Тэгсэн ч Рита хүчтэйсэн. Багасаа ийм байдлыг харж өснөөс гадна биеийн тамираар хичээлж бие олон сэтгэл санааны хувьд хүчтэй байсан ч эннээс хэцүү байсан зүйл бол нөхөр Джеймсийн хандлага. Джеймс гэрлэх санал тавихынхаа өмнө 4 хүүхэдтэй гэдгийг хэлээгүй тэрээр хурмаа ихээс хэдхэн хоногийн өмнө гинэт би хүүхэдтэй гэж юу ч болоогүй юм шиг хэлээд сардаа тэтгэмжийн мөнгө гэж ойролцоогоор $1000 өгдөг гэсэн. Рита мэдээж гайхаж балмагцсан нь ойлгомжтой ч хурмаа хойшлуулахар хэмжээний гайхаагүй юм шиг байгаа. Гэтэл хурмын яг өмнөх өдөр Джеймс Ритад гоё уур амьсгалтай газар очигээд ресторанд очиж стейк идэж тар суунгаа том тухтаа өгөөд гинтийн бэлэг гэдэг. Рита гайхаад залаад үзтэл гэрээсэн. Зарим осууд хурмаа ихээсээ өмнө өмч хуваахтай холбоотой ийм гэрээ хийдэг. Америкийн осуудын 15-аас 20% нь энэ гэрээг хийдэг гинэ. Ихэвчлэн дахин гэрэлж байгаа. Эсвэл өмч хөрөнгө ихтэй улс төрчид, хаалтартнууд, тамирчид гэх мэт хүмүүс хурмын өмнө гэрээ хийдэг. Джеймсийн бичсэн гэрээний агуулга нь нэгт Джеймстэй холбоотой эд хөрөнгийг Рита өмчлөх боломжгүй.
Жишээ нь Джеймсийн унжгаа машин, үл хөдлөх хөрөнгө, компани, хувьцаа гэх мэт. Хоёрт амжиргааны зардал 7 хоногт $150 зарцуулна. Одоогийн аншаар 500,000 төгрөг. Энд Ритагийн халаасны мөнгө, бензиний мөнгө гэх мэт зүйлс орсон. Гуравт машин, тавилга, тансаг зэрэглэлийн бараанууд, гэрэлтийн үеэр бий болсон хөрөнгүүдийг Джеймс эзэмшинэ. Дөрөвт хэрвээ салах юм бол Рита төгсөн бүх бэлэг Джеймсийн болно. Энд үнд дэтлүүд багтана гэсэн гэрээнд Рита гарын үсэг зурсан. Зарим хүмүүс тухайн үед Ритаг уншилгүй гэрээнд гарын үсэг зурсан гэж үздэг. Гэхдээ бэлгэлсэн бэлгээ хүртэл авна гэдэг байж болох уу? Ингэж эхэлсэн гэр бүлийн харилцаа бүтнэ гэдэг хэцүү. Рита ажилласаа гараад гэрээ эзэгтэй болсон учраас нөхрийнхөө өгдөг амжиргааны зардлыг хүрэх гэж урд хойноо оруулж амьдардаг болсон. Тухайн үед Рита сайн дурын хурал зөвлөгөөнд суудаг. Джеймстэй суухаас өмнө өмсөхийг хүснээ өмсөж яг л загварын тайзан дээр байгаа юм шиг амьдардаг байсан ч одоо туртай хувцас, нүүрний будгаач худалдаж авах боломжгүй болжээ. Бүр нэг өдөр найзтайгаа гадуур хоолнд орсон ч хоолныхоо мөнгийг төлж чадаагүй. Найз нь гайхаж ийм хүн биштэй нөхрийнх нь бизнес хэцүү байгаа юм бах та гэж бодсон. Уг нь хамгийн сайн явж исэн. Джеймс зөвхөн Ритад л ингэж гураан андаж мөнгөө эмдэх тэрээр зуны алуунд сэнс агааржуулагчаа часаахгүй тог усааг хэмнэ гэдэг. Ингээд болоогүй Рита хэдэн өдөр аав ээжиндээ байжгаад гэртээ иртэл унтлагынх нь өрөөнөөс урт шаргал ус гарч ирсэн. Рита Джеймсийг орой ажилласаа ирүү үгүй юу энэ үсний талаар асуухад мэдгүй гэж гүрийгээд Ритад үнэт эдлүүд авч өгдөг. Дараа нь өөрөө авахаа мэдээд авч өгсөн баг. Иймэрхүү байдалтай хэдэн жил амьдарсан ч хараах хүүхэдтэй болоогүй. Тэгвэл Джеймс Ритад мөнгө зарцуулах дурггүй, хайргүй, араар нь хүртэл тавьдаг мөртлөө яагаад хурмайсан юм бол? Яагаад гэвэл өөрийгөө хүрч чадахгүй ядуу давхаргаа Ритагийн тусламжтай өөрчлөхийг хүссэн. Мөн аавыгаа линотипчин гэдгээс ичиж алдартай хэвлэлийн газрын гүйцэтгэх захирлаар ажилладаг гэж худлаарсан. Ааваасаа ичж байгаа юм чинь өнгөрсөн амьдралаасаа ч бас ичдэг гэсэн үг. 1982 оны 12 сард хосууд гэрлээд 6 жил болж явах энэ үед тэдний гэрт шуудангаар цул сарын мэдчилгээ ирдэг. Хүлээн авагч нь Джеймс илхээс өмнө нь эмэгтэй хүн байв. Тэрийг хамгийн түрүүнд Рита уншихад агуулга нь зул сарын баяраар чиний үнсэлтийг санаж гинэ гэсэн байв. Бүр илхээс өмнө гэрийнх нь хаяг байсан. Рита гэрийн хаягаар очиж эмэгтэйтэй уулзаад хэн болоод яагаад манай нөхөрлөө ийм юм явуулаад байгаа юм бэ гэхэд нөгөө эмэгтэй Джеймстэй өнгөрсөн зуунаас хойш уулзаж үргэлж байгаагаа нүүрлөө нь харжгаад шууд хэлдэг. Рита маш их ууралж хамгийн түрүүнд Атлантад авах аав ээжийнхээ гэрлөө явсны дараа Джеймс араас нь ирж миний буруу намайг уучлаарай. Цаашдаа амжиргааны зардлаа $300 болгоё гэд салах юм бол өөрөө авах бэлгэнүүдээ араас нь явуулж эцэст нь гэрэлтийн өмнө хийсэн гэрээг засаж хэрвээ хосууд салах юм бол 3 жилийн хугацаанд $30,000 буюу 100 сая төгрөг өгөхөөр болгодог. $30,000 гэрээнд байхгүй байснаас дээрч гисэн Джеймсийн хувьд $30,000 гэдэг тийм их мөнгө биш байсан. Гэтэл Рита дахиад л зөвшөөрч гарын үсэг зурсан. Салахыг хүсээгүй юм шиг байгаа. Хэдэн сарын дараа 1983 онд Джеймс Ритад би компани зарсан. Хоёулаа Флорида руу нүүн гэдэг. Хамт амьдарч байгаа эхнэр нөхөр мөртлөө огт ярилцахгүй өөрийнхөө хийн гэсэн зүйлийг хийсэн. Тэрээр ахыгаа өвлүүлж үлдээсэн архины компанийг $5 сая зарж Флоридагийн Пембей хотод маш том тансаг хар шуудалдаж авсан. Энийг хардаа хоёулах нь амьдрах гэж ийм том байшин авсан. Энэ байшин Швейцарын хэв маягаар баригдсан гэдгээр алдартай. Зарим талаараа түүхэн барилга гэдэг 8 унтлагын өрөө хувийн далайн хэрэгтэй. Гэтэл энэ байшинд нь Рита орж үзээгүйгээс гадна Пембей рүү нүүх бодол огт байгаагүй. Аав ээж гэр бүл нь бүгд Атлантад амьдардаг. Дээрээс нь тэнд хар арьснуудын нийгэмлэг байдаг ч тэднийг ажилчин анги гэж нэрлэдэг. Арьс өнгөөр ялгуурлан гадуурхдаг газар байсан. Рита явах дургүй байгаагаа хэлсэн ч Джеймс аль хэдийнэ байшин хүртэл авсан болохоор Ритагийн бодол чухал байгаагүй. Флоридад байгаа дээд зэрэглэлийн цагаан арьснуудын нийгэмлэгт орж дунд нь орохыг хүссэн тэрээр эхлээд ганцаараа ачаагаа аваад ачааны машины жолооч Тони Ховардтай хамт явхдаа эхнэр Ритагаа тасралтгүй харааж хин нэг нь тэр эмэгтэйг алаад өгдөг жолоосоо мэддэг хүн байхгүй юу? $25,000 авахд болох болов уу гэж ярьдагч жолооч Тони Джеймсийг тоглож ийн гэж бодоод өнгөрсөн. Ингээд Джеймс шинээр авсан харштай ирж хэдий ядуу гаралтайч дээд зиндааны хүмүүстэй нийцхийн тулд теннис тоглож нисгэгчийн хичээл сууж шөнө оройдоо нэлээд үнэтэй бааранд орж коктейл уудаг. Эхнэрээсээ хармалдаг мөнгөө өөртөө хайр найргүй хэргэлдэг. Ингээд хүснээрээ баячуудын дунд орсон ч нэг л эвгүй өөрийг нь үл тоогоод байгаа юм шиг санагдсан. Үнэн дээр Джеймс дээд зэрэглэлийн баян хүн байгаагүй. Дунд олон дээд давхаргын голынх нь байсан. Баячууд өөрийг нь үл тоогоод байгаа шалтгаан нь хар арьстай эхнэрээс нь болж байгаа гэж боддог. Тухайн үед Рита Атланта болон Пембейчийн хооронд ирж очиж исэн. Тэнд суурьшихыг хүсгүй байсан болохоор Атланта хотын төвд амьдардаг. Энэ нь Джеймсд бүр амар байсан.
Ритаг байхгүйд өөр эмэгтэйтэй уулзаж үдшилэг хийж гад Сүкир Рожерс буюу Солонгос нэр нь Чой Хьюсу гэх солонгос гаралтай Америк эмэгтэйтэй уулздаг. Тэрээр яг л инфлюенсер шиг байнга зурагтаар гарч олон нийтийн цуглаан дээр ч очдог байсан. Ингээд Джеймс Сүки хоёр явалтдаг. Нэг өдөр Рита Пембичигээ гэртээр чунтлагын өрөөрөөгөө ортол эмэгтэй хүний дотор хувцас гарч ирсэн. Энийг харсан Рита би чамаас заавал салнаа. Энэ бол цаг хугацааны асуудал гэдэг. Ингээд 1985 оны 5 сард Пембич руу нүүснээс 2 жилийн дараа Рита Джеймсийг гэртээ байхгүй оронд түрээсийн чиргүүл авчирч тэнд байсан юмнуудыг авч явдаг. Электрон бараа, эртний идэл, үнэт идэллүүд, лаазалсан хоолнууд гээд бүгдийг нь аваад чиргүүлээ өөрийнхөө машинтай холбож Атланта руу зугтсан. Хэрвээ гэрт энэ юмнууд байх юм бол гэрэлтийн өмнө хийсэн гэрээн дээрхээр бүгд Джеймсийг холох учраас Рита гэрэлтээ цуцлуулахын өмнө толгоогоо ашиглаж бүгдийг нь Атланта руу зөөсний дараа өмгөөлөгчтэйгөө ярилцаж салах өргөдлөө өгдөг. Энэ үеэс эхлээд хосуудын дунд ширүүн маргаан болсон. Ямар ч тач Рита салахаар шийдэж тайвшраад Атлантад өөр найз залуутай болж үдшилэг хийн Джеймстэй бараг л холбоо тасарч хэрэгтэй бол өмгөөлөгчөөрөө дамжуулж холбогддог. Гэтэл Джеймс би биш Рита миний араар тавьсан. Мөн манай гэрийн юмыг бүгдийг нь хулгайлаад цугцсан. Бүр хар тамхи хүртэл хэргэлдэг. Гутлын шүүгэн дотор цагаан өнгийн кокаин нээсэн гэж тодорхой хэлсэн учраас Ритагийн өмгөөлөгч түүнийг сар болгон шийсний шинжилгээ хийхийг хүссэн. Хар тамхи хэргэлдэггүй гэдгээ нотлохын тулд дахиад нэг Джеймсийн ярьсан зүйл бол Ритаг алмаз хулгайлж гутлын шүүгэнд нуусан гэх мэтээр гүтгдэг. Ийм том байшин байхад гутлын шүүгэнд алмаз нууган байх болов. Рита сүулдэ өөрийг нь хүн дагааж байгаа юм шиг мэдрэмж авч Джеймс өөрийг нь хорлцохгүй гэж айж эхэлдэг. Гэр бүл саллтын шүүх хурал дараа жилийн буюу 1987 оны 1 сарын 16-нд болохоор төлөвлөсөн. Джеймс хурмын өмнө хийсэн гэрээгээ харуулад энэ гэрээний дагуу 3 жил тутамд $30,000 өгөхөөс үр зүйл байхгүй гэдэг бол Рита энэ гэрээ хүчингүй сайн уншиж үзээгүй. Би 10 жилийн турш энэ үнтэй амьдрахад миний араар тавьж намайг хуурсан. Тэгэхээр энээс илүү эд хөрөнгө тэтгэмж авах хэрэгтэй гэж маргадаг. Шүүх Ритагийн талд байж $1 сая Рита төгөх шийдвэр гаргасан нь 1 сарын 16-ны 14 цагт чуваах салтын асуудал дуусах ёстой байсан ч шүүх хурал болохын яг өмнөх өдөр буюу 1 сарын 15-нд Рита хэн гэдгийг нь ч мэдэхгүй хүнд буудуулж насварсан. Хэргийн газар байсан Ритагийн найз Поппи ээж Джон руу уйлаад залхтал Джон тэр дороо ухаалтж унсан. Удалгүй гэр бүлийнхний нэмлэг дээр ирэхэд 30 минутын дараа эмч гарч ирээд Ритаг насварсан гэж хэлжээ. Энэ үед аав эмоор нь Джеймсийн хийсэн хэрэг гэдэгт багт итгэлтэй байсан. Мөрдөн байцаалтын баг хэргийн газар байсан цэцгийг хаанаас авсныг шалгаад үзтэл Ритагийн гэрээс 4 минутын зайдах цэцгийн дэлгүүрээс Ботаник Бэй гэх нэртэй хүн худалдаж авсан байв. Хэрэг гарсан өдрийн өглөө эрт нэг үйлчлүүлэгч цэцгийн дэлгүүрт орж ирсэн. Тухайн үед дэлгүүрт Риндал Бенсон гэх хэрэгтэй ганцаараа ажиллаж байтал дэлгүүрийн урд цагаан өнгийн Toyota ирж зогсоод зорчигчийн суудалд сууж исэн хэрэгтэй дэлгүүр рүү орж иржээ. Тэр ихтэй өндөр халзан ногоон өнгийн комбинезон шиг юм өмссөн бөгөөд 12 сарын 8-ны баглаа боож өгөөч цэцгийн дэлгүүрийн нэр юм уу стикер битгий нагаарай гэсэн. Энийг сонсоод Риндалд нэг л сонир санагдаж өглөө эрт орж ирсэн болохоор дээрэмчин байж магадгүйгээд айсандаа аль болох хурдан цэцгээ богоод явуулахын тулд 5 ширхэг сарнаны өргөсийг засаж янзлаад бусдыг нь тэр чигт нь явуулжээ. 2 сэжигтэй эрэхтэй цэцгийн дэлгүүрт ирсэн гэдгээс өөр сэжвэр байгаагүй. 80-аад онд зээлийн карт ашиглалтгүй бэлэн мөнгөөр тооцоож одоогийнх шиг эн тент камер байгаагүй. Тийм болохоор мөрдөн байцаах багийнханд хэрэгтнүүдийг эрен сурвалжлах хялбар биш байсан. Гэхдээ хооронд нь хардах хүн байгаа. Рита өвхөл хамгийн их ашиг хүртэх хүн бол нөхөр Джеймс. Хэдий гэрлэлтэд цуцлуулахаар шүүгдэжсэн ч албан ёсоор гэр бүл эхнэр нөхөр хിവэрээ хөрөнгөөж хувааж амжаагүй байтал Рита насварсан. Тэгэхээр Джеймс өөрийнхөө хөрөнгнөөс хинт ч өгөлгүй бүгдийг нь ганцаараа авна. Цагдаа нар Джеймстэй уулзгаар Флорида руу явдаг. Тэр өдрийн өглөө Джеймс өмгөөлөгчөөрөө дамжуулж Ритаг насварсан гэдгийг сонссон мөртлөө өдөр нь юу ч болоогүй юм шиг бизнес хийдэг найзуудтайгаа хамт хооллож, оройн нь тансаг зэрэглэлийн ресторанд найз охин Сүкитагаа хамт хоол иддэг. Хэдий салах гээсэн эхнэр нь ч гэсэн тэр өдрийн турш юу ч болоогүй юм шиг өдрийг ая тухтай өнгөрүүлдэг. Ритаг насварснаас 3 хоногийн дараа оршуулах ёслыг нь хийсэн ч Джеймс очоогүй. Ритагийн алагдсан Атланта дахь байшин нь Джеймсийн нэр дээрээс учраас түлхүүрийг нь сольж түгжээд гэр бүлийнхнийг нь орж чадхааргүй болгосон. Гэрийнх нь очиж Ритагийн хувцас юмнуудыг нь авах гэсэн боловч орж чадаагүй. Бүр уур хүрмээр юм нь оршуулах ёслын үеэр зохицыг нь будаж янзлах хэрэгтэй байсан ч энэнд нөхрийнх нь зөвшөөрөл хэрэгтэй гэдэг гинэ. Гэтэл Джеймс Ритагийн аав ээжтэй холбоогоо тасалж хамтарч ажиллаагүй. Иймэрхүү зан гаргаж сонь үйлдэл хийсэн учраас цагдаа нарт сэжиглэхгүй байхын арга байсангүй. Джеймс байцаалтын өрөөнд ирэхэд мөрдөн байцаагч эхнэр чинь нас барчаад хахад гуниглахгүй байгаа мó? Яагаад ийм хандлагатай байгаа юм бэ гэхэд би Ритатай сайн харилцаатай байгаагүй болохоор оршуулах ёслолд нь очоогүй.
Намайг сэжиглээд байгаа мó. Би тэр өдөр Пем бичтэйсэн гэдэг. Атлантагаас Пем бич рүү машинаар 9 цаг орчим явдаг учраас ямартай ч Джеймс Ритаг өөрийн биеэр хөнөөгөөг нь тодорхой байсан. Буудлага өглөө 8 цаг 20 минутанд болсон ч яг 40 минутын дараа Джеймс дуудлага хүлээж авсан. Энэ нь гэр бүл, компани, байгууллага утас биш, амралтын газрын нийтийн утаснаас ирсэн дуудлага байв. Джеймсийн гэрээс 55 км-ийн зайдах амралтын газрын нийтийн утаснаас залгаж 1 минут орчим ярьсан. Цагдаа нар хэн залгаж юу ярьсан талаар нь асуухад бизнесийн зорилгоор ярьсан. Заавал юу ярьснаа хэлэх ёстой мó гэдэг. Дараа нь худал үнийг илрүүлэх тест хийхийг хүсгэж зөвшөөрч хийлгсэн ч Джеймс амжилттай давсан. Ингээд Джеймс сони юм ярьж эхэлдэг. Найзуудын маань дунд Мервин гэх хүн байгаа. Тэр үнэхээр сэжигтэй байна. Хэсэг хугацааны өмнө тэр найзын маань эхнэр салах өргөлөө өгсөн. Эхнэр нь Ритатай сайн найзууд. Магадгүй Ритагаас бол салах өргөлөө өгсөн байх гэж ярьдаг. Ритаг буудуулахад гэртээсэн 3 настай хүүхэдтэй эмэгтэй Попигийн нөхөр бол Мервин юм байна. Нөхрүүд хоорондоо, эхнэрүүд хоорондоо сайн найзууд. Цагдаа нар энэ яриаг сонсоод Мервинийг дуудаж байцаалт авахд тэрээр үнэхээр шудраг бус байна. Тэдний юу ярьж байгааг чагнаж буруу зүйл хийсэн маань үнэн ч эхнэртэй баригдаж салах өргөлөө шүүхэд өгсөн гэдэг. Мервин Нью-Йорк мужийн цагдаагийн ажилтан байсан. Тэрээр эхнэр нь салах гээд байгаа юм шиг санагдаж яах учраа олохгүй гэрийнхээ утсанд дуур агар суулгасан. Хурааж авсан бичлэг нь нийт 300 цаг байсан ба ихэнх нь Ритатай ярьсан бичлэг байжээ. Тэнд Рита яавал илүү их хөрөнгө авч чадах бол Джеймсийг 10 удаа араар тавьсан гэж хэлдэм билүү. Гэхдээ тэрнээс ч их байж магадгүй 20 гэж хэлэхүү гэсэн яриа бичигдсэн болохоор Мервин өөрсдийнхөө талаарч биш давхар Джеймс Рита хоёрын салтын талаар сонсч байсан. Тэгээд энэ дуу ураасан бичлэгээ аваад найз нь болохоор Джеймс дээр очиж надад ийм файл байгаа. Чи мэдчих хэрэгтэй ах гэж бодоод сонсгож гин. Хууль ус болохоор өөрөөр ашиглаж болохгүй учраас энэ файлыг хаяад дахиж бичлэг хийхгүй гэсэн чи Джеймс юу яриад байгаа юм бэ? Яагаад хийхгүй гэж үргэлжлүүлэх хэрэгтэй гэж хатгасараагаад үргэлжлүүлдэгч удалгүй Попид баригдаж маргааш нь Попи салах өргөдлөө өгсөн. Энэ бол Мервиний ярьсан үнэн. Найздаа туслах гэжсэн ч нөгөө найз нь зөрүүлээ түүнийг хүн амны эргэтэн болох гэж оролцсон. Мөн Мервин Ритаг бууцсан гэх нотлохой байхгүй учраас байцаалт аваад явуулдаг. Дараа нь хууль бусаар хүний яриаг чагнасан эргээр шийтгэл авч Попигоос салсан. Иймэрхүү байдалтай мөрдөн байцаалтын ажиллагаанд хагц гарахгүй явсаар байсан ч азар гэрч гарч ирдэг. Ритагийн гэрийн баруун талд амьдардаг Боб. Тэрээр хэрэг гарахаас хэд хоногийн өмнө сэжигтэй хүн харсан царайг нь санаж байгаа хэлдэг. Ингээд аман зураг зурвуулахад Бобын харсан хүн 3 эрэгтэй байв. Энэ 3 хэрэг гарахаас хэд хоногийн өмнө Ритагийн гэртэрч ойр авийг ажиглаад явсан гинэ. Цагдаа нар энэ болгоныг сонсоод яалтчгүй хөлсний хүн амны эрэг гэж утсан ч ганцхан ам зургаар хийж чадах зүйл байгаагүй. Хүн амны эрэг захиалсан Джеймс л байх ёстой гэд Джеймсийн 1 жилийн дуудлагын түүхийг шалгахад хэрэг гарахаас 3 хоногийн өмнө Атлантагийн нэг мотелоос Джеймсийн гэрлүү дуудлага өгч авалцсан байв. Гэтэл энэ буудал Ритагийн гэртээ маш ойрхон байсан. Цагдаа нар буудал руу очиж тэр өдөр буудалд байсан хүмүүсийн бүртгэл болон утасны бичлэгийг шалгаж Джеймстэй холбоо ярьсан хүн хэн болохыг олдог. Джонни Пер гэх хэрэгтэй бөгөөд буудлын эзний хэлснээр цагаан өнгийн Toyota унсан байжээ. Ингээд цэцгийн дэлгүүрийн ажилтны хэлсэндээ яг таардаг. Гэхдээ энэ Джонни гихнэр хурамчж байх боломжтой учраас шууд Джеймсийг баривчилж болохгүй байлаа. Хэрэгт ахиц гарахгүй байсан болохоор холбооны мөрдөгт авч оролцож эхэлснээр шинэ мэдээлэлч гарч ирсэн. Джеймс Ритаг нас орсноос хойш 8 сарын дараа нууц амраг байсан Сүкитэйгээ хурмаа хийж 3 жил амьдарсан. Ингээд 1990 оны 3 сард Джеймс өөрийнхөө машиныг жолоодож яваад маш том осол гаргажээ. Тэрээр 1 жилийн өмнө замын хөдөлгөөний дүрмийг 12-оос дээш удаа зөрчсөн учраас жолоодох эрхийг нь хассан байв. Энэ удаад баригдах юм бол баларна гэд Сүкид чи жолоо барьж исэн гэж хэлгэдэг. Сүкич зөвшөөрч цагдаа дээр очиод би жолоо барьсан гэж хэлсэн ч шалгаад үзтэл биш байсан болохоор цагдаа Сүкид хэрвээ шоронд орохыг хүсэхгүй байгаа бол үннээ хэлгэдэг. Сүки шүүхтээр очиж тэр өдөр жолоо бариагүй гэж үнэнгээ хэлдэг бол Джеймс эцсийн хүртэл Сүкийг жолоо барьсан үннээ хэлгэж хатгадаг. Иннээс болоод Сүки ийм нөхөр гэж байхгүй гэж уурлаад салах өргөдлөө өгсөн. Энэ эргээр ажилтнанд байх ёстой мөртлөө өөр тийшээ явж эцэст нь Джеймс 9 сар шоронд орхисон. Харин Сүки гэр бүл салах шүүх хурал дээр маш том зүйлийг дэлгэдэг. Уг нь шүүх хурал дээр өмч хөрөнгө хуваах талаар ярих ёстой байтал Джеймс Рита хүнөөсөн тэрийг надад хэлсэн. Тэр бол маш муу хүн. Энэ үнээс салахыг хүсэж байна гэж хэлдэг. Джеймс Ритатай салахаар маргалдаж байх үеэр өдөр болгон хин нэгэнтэй уцаар ярьдаг гэжээ. Заримдаа Сүкид яриагаа сонсуулахгүй тулд зурагтныхаа дууг чангалдаг байсан ч өдөр болгон ярьдаг болохоор Сүки мэдсэн. Жоржод эдэг алуурч хөлсөлж хурдан алаад өөр газар руу яв гэж ярихыг нь сонссон гэдэг. Джеймсийг 9 сар шоронд байх хооронд холбооны мөрдөх товчооныхон тансаг харшид нэгжлэг хийж
буу болсон ч хэрэгтний буу биш байсан бөгөөд 1992 оны 1 сард Ритаг нас барснаас 4 жилийн дараа Джеймс хүн амны эрэг захиалсан гэж баримтлагдсан ч хэрэг хийсэн 3 хүнийг олж чадаагүй. Джеймс тансаг хашаа зарж Америкт алдартай 2 өмгөөлөгчийг хөлсөлж шүүх орлуулж нотлох баримт баг. Дээрээс нь хөлсний алуурчдыг олж мэдүүлэг авах ёстой ч олж чадаагүй учраас Джеймс эргийг хэрэгсэхгүй болгосон. Ритагийн аав ээжид үнэхээр шудраг бус санагдаж 2 жилийн дараа Джеймсийн эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж шүүх гин буруутай гэж үзээд 4 сая долларын нөхөн төлбөр Ритагийн аав ээжид төлөхийг үүрэг болгодог. Гэтэл Джеймс дахиад өмгөөлөгч хөлсөлж дээд шүүх хүртэл давж заалцсан ч дахиад Ритагийн аав ээж ялдаг. Гэхдээ Джеймс хамаг хөрөнгөө зараад мөнгөө нуучсан болохоор Ритагийн аав ээжид ганц ч төгрөг өгөөгүй. Ритагийн аав ээж мөнгөгүй дээ. Эсвэл Джеймсээс мөнгө салахын тулд энэ хүртэл яваагүй. Ядчил буруутай гэж тогтоогдсонд нь баяртай байсан гэдэг. Ингэж явсаар Ритагийн эрэг олон хүний анхаарал төртөж баримтат кино хүртэл гарахаар болж Рита сүхийн нарын царайг ил болгоод хэрэг дууссан гэж бодсон ч нэг хүн цагдаагийн газар руу залгаж 11 жилийн өмнө Джеймс гэдэг хүнийг харсан гэдэг. Техаст амьдардаг Белинда гэх эмэгтэй байсан. Цагдаа нар Джеймст олон эмэгтэйтэй уулздаг байсан. Тэднийх нь л нэг нь ах гэж бодсон ч Белинда Техасынх. Гэтэл Белиндагийн өмнөх найз залуу ачааны машины жолооч Тони байсан гинэ. Манайхан санаж гинөө. Яагав нөгөө тансаг харш руу нүүхдээ эхнэрийг манд хин нэгэн алга болгоод өгчдөг жолоосоо гэх яриаг нь сонсч исэн жолооч. Тэр үед Белинда Тонигийн найз охин хамт амьдардаг байсан бөгөөд Тони ийш тийшээ явахдаа Белиндаг Флорида руу дагуулж явдаг байсан ба ресторанд байнга уулздаг байсан хүн нь Джеймс байжээ. Ингээд Ритаг нас барсны дараа Джеймс найз залуу Тонид нь нэлээд зузаан төгтөөтэй мөнгө өгч Тони Белиндад би тэр үний хэлснээр хар арьстай эхнэрийг нь хөнөөсөн гэдэг. Тэгвэл Белинда яагаад 11 жилийн дараа энийг хэлж байгаа юм бол? Тониг ийм зүйл ярьсны дараа Белинда энэ үнтэй амьдраад иж болохгүй байна гэж салж хэргийн талаар санахыг ч хүсээгүй. Гэтэл мэдээгээр Джеймсийн царай гарч гин буруугүй тогтоогдсон гэх мэдээ анхаарлыг нь татсан. Энэ царайг хаана харснаа санах гэж оролдох үеэр гинэт хэдэн жил огт холбоогүй байсан Тонигоос дуудлага ирж уулзах гэдэг. Белинда ч Джеймсийг хэн болохыг нь таньж өөрийг нь ч бас хөнөөч үхий гэсэндээ цагдаад мэдэгджээ. Цагдаа нар Тоник барьж мэдүүлэг авахд Джеймсээс 25 мянган доллар авч хэргийн газар очсон нь үнэнч бууцсан үнэ нь би биш. Бууцсан үнийн нэрийг мэдэхгүй гэж хэрэгжүүлээдэг. Ингээд мөрдөн байцаах баг Джеймсийг баривчлахаар явсан ч Флоридад байхгүй гадаад руу зүхтжээ. Холбооны мөрдөг товчоо Джеймсийг 4 жилийн турш хайсан ч олдоогүй. Магадгүй ойрхон цугцсан бах Карибын тэнгисийн ойролцоо байх боломжтой гэд ирэн сурвалжилж туранхай урт үстэй гэд янз бүрээр зургийг нь тараасан ч сураг гараагүй. Ингээд 2002 он буюу Ритаг нас барснаас хойш 15 жилийн дараа нэг мэдээлэл орж ирсэн нь Тайландаас байсан. Нэг эмэгтэй мэдээ үзээд сууж итэл найз залуу нь эрен сурвалжлагдж гин гэж гарсан болохоор цагдаад мэдэгджээ. Джеймс Тайландд авах нэлээд тансаг орон сууцанд амьдарч исэн тэрээр Тайландын цагдаа нарт баривчлагдаж Америк руу бити явуулаач шүүх хурлыг маань энд хийж өгөөч гэсэн ч татгалздаг. Мөн шоронд өөрийг нь цагдаад мэдэгдсэн эмэгтэйтэй Тайландын иргэншил авахын тулд гэрэлсэн ч нэмэр болоогүй. Джеймсийн аав ээж Америк болон Ирландын хос иргэншилтэй болохоор хүүгээ Ирланд руу авах гэж үзсэн ч бас бололгүй. Эцэст нь 62 настайдаа Америк руу буцаж ирсэн. Биеийг муудаж хөлн доголж үсэн цайрч сайн алхаж чадахгүй болжээ. Гэхдээ эцээ хүртэл өөрийгөө гин буруугүй гэхээс гадна би Тайланд руу цугцсан биш ээ. Зүгээр халуун орн руу амархаар явсан гэдэг. Урдчлаад өөрийнхөө эд хөрөнгийг бүгдийг нь зарж Тайланд руу явуулсан байсан. Шүүх хурал 2006 онд буюу Ритаг нас барснаас хойш 20 жилийн дараа болдог. Гэрчүүд агач бодит нотлох баримт буу хүмүүс хөлсөлсөн мөнгө гих зүйлс байхгүй учраас прокурорын талаас аль болох олон гэрч оруулахыг хичээдэг. Хөрш Боб, найз Поби, дэлгүүр буудлын ажилчид дээр нэмээд цаазын ял авсан Тони хүртэл гарч ирдэг. Тэрээр прокурортой тохиролцсон. Хэрвээ шүүх дээр гэрчээр мэдүүлэг өгөх юм бол цаазаар авах ялыг хэрэгсгүй болгоно гэсэн болохоор тохирч Джеймсийг мөнгө өгч ийм зүйл хийлгэсэн гэдгийг хэлээд цаазаар авах ялаа 20 жилийн ял болгож буулгасан. Мөн Тонигийн найз охин Белинда шүүх дээр ирж болсон бүх үйл явдлыг наривчлан тайлбарладаг. Цэцэг авч очоод хаалгыг нь тогш гэсэн нь хүртэл Джеймсийн санаа байсан гэж мэдэгддэг. Прокурор алга захиалсан эрэгтэй хэн бэ гэхэд Белинда тэр хүн гэж заагаад яг одоо миний царайг харахгүй байгаач яалтчгүй энэ хүн мөн байсан гэж Джеймс руу заадаг. Прокурорын хувьд Джеймс хийсэн хэрэгээсээ цухтаж явсаар агаад өдөө өрсөн учраас түүнийг яллахын тулд чадах бүхнээ хийж шүүх дээр Ритагийн гэрийн хонхтой адилхан хонх авчирч дуургаад албаар шүүх танхимыг чимээгүй болгож Рита өглөө босоод энэ чимээг сонсож хаалга руугаа явсан гэдэг. Танхимд дэсэн хүн болгонд тухайн үед Ритагийн мэдэрсэн айцыг дамжуулахыг хүссэн. Хэдэн цагийн дараа шүүхийн шийдвэр гарч Джеймсийг гин буруутай гэж үздэг.
Джеймсийг буруутай гэж яллахыг харсан Ритагийн аав ээж хоёр уйлж хэдийн нөхөн төлбөр авч чадаагүй ч Джеймсийг ядчил тэр нуусан мөнгөг хэрглэж чадхааргүй болгож шоронд хорж чадсандаа баяртай байна гэдэг. Хэрэг шийдэгдэж Джеймс ялаа авсан нь сайн зүйл ч гэсэн Тони цаазаар авах ялаа 20 жилийн ялаар солиулж 2018 онд шоронгоос суллагдсан. Одоо болтол өөрийгөө гэмт хэрэгтэн биш, бууцаа хоёр эрэгтэй хэн гэдгийг нь мэдэхгүй гэсээр байгаа. Харин Джеймс одоо болтол шоронд амьд байгаа тэрээр 80 нас хүрэх гэж байгаа юм байна. Өнөөдрийн хэрэг энэ үрээд дууслаа. Таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартваа. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.